Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр та бүхэндээ хэрхэн гадаадд мэргэжлийн ажилд орох вэ гэдэг сэдвийн дээр өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодлоо. За би ерөнхийдөө яг 2 удаа яг ажил хайж исэн, яг утгаар нь яг ажил хайж исэн гэх юм уу. Эхнийх нь болохоор Унгар сургууль төгсөөд тэгээд Унгарт мэргэжлэр ажил хайгаад бас нэг хэдэн сар болж исэн. Тэгээд дараад нь Унгарт хэдэн жил ажилласныхаа дараа Италид мөрж ирээд бас Италид ажил хайж исэн. За тэгээд энэ хугацаанд ерөнхийдөө чамгүй туршлага хуримтлуулсан болохоор тэгээд энийг хуваалцъя гэж бодлоо. Баг хин нэг хүнд нь хэрэг болж магадгүй гэж бодоод би энэ удаагийн видеог хүргэе гэж хийчихье гэж бодлоо. Бас өөртөө ч гэсэн дараад надад хэрэг болж магадгүй гэж бодоод мартахаас өмнө бас зарим юмудаа биччихье гэж бодлоо. Ерөнхийдөө LinkedIn-ээр ингэж яг бүх тийм ажилд орох одоо үйл явц өрнөдөг ч гэсэн тэгээд юм хараад ахна энэ ус алган болгоо өөр ингэсэн тийм платформтой юм шиг санагдсан. Одоо ажил хайж байгаа ажил олгооч нь үсгүй ажил олгоочноор ингэж бүртгүүлдэг тийм сайт байдаг юм шиг байгаа. Ер нь ус орн болгоод өөрийнх нь дотоодынх нь нэг тийм вебсайт, нэг тийм платформ байт юм лээ. Тэгээд тэрийг нь олж мэдээд бүртгүүлэх нь бас айгүй чухал гэдэм билээ. Бас нэг зүйл нь хэм бол ингээд айгүй олон жижигхэн компаниуд ингээд зарим нэг нь LinkedIn дээр бүртгэлтэй байдаг, бүртгэлгүй байдаг. Зарим нэг нь бүртгэлтэй байсан ч гэсэн одоо тийм актив байдаггүй. Одоо ажлын зармаар одоо ажлынхаа компанийн танилцуулгад тэр болгоо ингээд нэг идэвхтэй байдаггүй болохоор зарим жижиг компаниуд ингээд чиний анхаарал төртөхгүй үлдчихэж магадгүй дан ганц LinkedIn-ийг ашиглаад тахсан бол тийм болохоор ерөнхийдөө ингээд интернетээр хайж байгаа тийм жижиг компаниудаар өөрөө ингээд биеэрээ явж очиод CV-гээ тараах нь бас айгүй чухал юм шиг санагдсан. Reception дээр нь ч юм уу эсвэл хүний нөөц дээр нь уулзаад ингээд би ингээд ийм мэрэгчлээ тэгээд ийм ажил хийжсэн туршлагатай тэгээд одоо ийм ажил хайж байгаамаа гэд нэг жижигхэн танилцуулах шиг хэмээгээд яв. CV-гээ юу хатаа болохоор жижиг компаниуд тарааж өгөхдөө болохоор тийм амар дэлгэрэнгүй бичээд бол хэрэггүй байх. Тэр чинь яг зүгээр нэг бичгийн цаасны нүүрэн дээр ер нь хамаг юмудаа багтаага бичсэн байхад ер нь бол болох бац хит их уршуу одоо нуршуу урт юм бичсэн байх юм бол ер нь сонирхлын татахгүй өнгөрөөчих магадaltaй юм зүгээр товч бөгөөд тодорхой юмуд бичээд ер нь бол CV-гээ тэнд бэлтээчих нь хэрэгтэй. За бас нэг зүйл нь миний ойлгосон зүйл гэвэл ингээд юм боломж хааж байж болдог заяа. Одоо Монгол нүүнэ танилтай хүн талын чинэ гэж ярьдаг. Тэгээ тийм болохоор ингээд чамд тус болох хүн гудамжинд ч байж болно. Эсвэл чи тусаалах хүнтэйгээ одоо кофе шоп ч юм уу эсвэл вагон дотор ч танилцж болно. Тийм болохоор штэ ер нь бусад улс орнуудад яад юм итгэхгүй ч ерөөхдөө бол ингээд юм Италид болохоор хүмүүсүүд ингээд айгүй найрсаг аюу яриадаг заяа. Тэгэд ингээд дөнгөж танилцсан хүндээ ингээд өөрийгөө ямар асуудалтай байгаагаа шууд ингээд ярилцаа. Тэр хүнөө тэр чинь тийм байдаг шүү дээ гэдэг ийм одоо интернетээс ч юм уу эсвэл тийм хуйлч муулчаас ингээд мэдээлэл солилцоос илүүтэйгээр ингээд заримдаа ингээд зүгээр ингээд годомжин зүгээр танилцсан хүн, кофе шоп танилцсан хүн ингээд чамд айгүй тийм хэрэгтэй мэдээлэл өгчих магадлал айгүй өндөр байдаг заа. Тийм болохоор ер нь хаа яваа газараа хин нэгэн чамтай найрсаг хандах юм бол ингээд ер нь хүнтэй танилцах гэж оролдох хэрэгтэй. Янз янзын ивентүүдэд ингээд бүртгүүлээд тэр ивентүүд дээр явж очиод өөрийгөө танилцуулаад ийм мэргэжилтэй ийм ажил хайж байгаа гэдгээр нь бас хүмүүсүүд мэдэгдүүлээд явбал их зүгээр санагдсан. За бас нэг зүйл нэг юм бол ингээд ийм за энэ бол одоо ийм би бичгийн засаг дүү 2 нугалчаад байгаа. Ингэж болоод нэг иймэрхүү хэмжээний цаас заяа. Эсвэл иймэрхүү хэмжээний цаасан дээр ингээд өөрийнхөө танилцуулгыг бичээд ингээд байнга авч явж байгаа. Энд дээр одоо чи өөрийнхөө холбоо барих хаяг, ямар мэргэжлэр ямар сургууль төгссөн, тэг ямар ажил хийж исэн туршлагатай юм гэдэг ийм бичгийн цаасан дээр ингээд бичээд тэгээд хит хитэн хувийг чи ингээд байнга өөртөө авч явж заяа. Тэгээд хааж хүнтэй танилцж болно шүү дээ. Тэр хүнийг чамд яаж туслах хүн ер нь хааж байж болно. Тийм болохоор тэр боломжуудыг бүгднийг барьж авахын тулд ингээд бичгийн цаасны талан дээр ч юм уу эсвэл бичгийн цаасны талын тал дээр ч юм уу өөрийнхөө танил одоо нэрийн хуудас шиг юм байхгүй. Тэгтээ чи өөрийгөө жоохон дэлгэрэнгүй танилцуулсан. Тэгээд чи хүнтэй танилцсан бол за тэгвэл
миний ийм танилцуулгаагаа та ингээд хэрвээ тийм таньдаг хүн байвал миний CV-г ингээд та энэ танилцуулга тэр хүнд ингээд өгч тусална уу инээ тэр мэрэ гэдэг юм бол аюу найрсаг тгий гэдэг хүмүүс ихэнхдээ бол тэгдэг. За хэрвээ найрсаг биш ялаа гэж бодох чанд их одоо ч үгүй гэж хэлэх болохоор ер нь бол ингээд өөртөө байгаа боломжтой бүхнийг л одоо ашиглаад юу яах хэрэгтэй, үзээд алдах хэрэгтэй. Чиний их сургууль төгссөн найзууд чинь айгуу дайгуу компанид орчихсон. Тэгээ тэр найзуудтайгаа холбоотой байдаг бол ингээд employee referral хийлгээд одоо хүний нөөцийнх нь хараанд нь өртөх магадлал жоохон өндөртэй. Гэхдээ ерөнхийдөө бол ингээд хэрвээ чиний найз чинь ч юм уу танил тал чинь тэр компани дотор ажилладаг байлаа гэж чи 100% тэр ажлын байран дээр очно гэсэн ерөөсөө тийм баталгаа бол ерөөсөө байхгүй. Зүгээр л одоо чи хүний нөөцийнх нь нүдэнд нь баг зэрэг өртнө л гэсэн үг. Ингээд LinkedIn нэр харах юм бол нэг ажлын байран дээр ингээд бараг 100 гаруй хүн ингээд аплай хийсэн байгаа нэг харагддаг. Тэгээ тийм болохоор тэр олон 100 хүний одоо CV чинь тэр олоо ингээд нэг бүртлэн шалгаад авах боломжгүй. Харин хэрвээ тэр одоо чинь employee referral буюу чиний танил тал чинь тэр компани дотор ажилладаг болвол хүний нөөцтэй ч юм уу эсвэл одоо дээд албан тушаалд яваа хүнд хэлээд чиний CV дээр ингээд зөв баг зэрэг удаан анхаарал хандуулад ингээд яг чи хүний нөөцийнх нь ажилтнанд нь илүү харагдах одоо анхаарал нь өртөх боломжтой. Тэгээд ярилцлаганд дутах боломжтой. Тэгээ ер нь л тэгэл ярилцлага бол яг чиний уур чадвар одоо чиний харизма гэх бүх юм дээр одоо өрнөх зүйл байгаа. За би ерөнхийдөө бол CV яаж бичих вэ гэдэг тал дээр их зөвлөгөө өгöd дэмий хах гэж бодож байна. Угаасаа YouTube-ээс хагаад үзэх юм бол өстой түн буман зөвлөгөөнүүд байгаа болохоор тэндээс нэг хит хитийн түүж үзэх юм бол ерөнхийдөө бол бараг ойлголттой болчих واخ. За зүгээр нэг хэлгээд байгаа зүйл нь гэвэл одоо товчноор хэлэх юм бол тэр ажлын байран дээр одоо ямар ур чадвартай хүн хайж ийн тэр ур чадварыг ин чи өөрийнхөө CV-ийн дотор ингэж шигтгэж бичих хэрэгтэй. Чи ингээ бүх ажлынхаа намтрыг тэр бүрчлэн ингээ дэлгэрэнгүй биччихснаас зөвөр ингээ яг тэр хэрэгтэй ур чадварыг чи аль ажлын байр чинь илүү тоттогч байгааг нь ерөөсөө тентэн чи сайн шигтээ тэндээ айгуу сайн гоё бичээд тэгээд ерөөдөө CV бүр хит урт байх юм бол дими санагдсан. За ингээд хамаг юм маш сайхан бүтэлтэй боллоо. Чи ингээд ярилцлаганд ороход боллоо. За ерөнхийдөө яаж явдаг вэ гэхээр жижиг компаниуд ер нь бол зарим нэг компаниуд заяа нэгэн ярилцлагаар ингээд чамайг дүгнээд ажилд авчих боломжтой. За ихэнх компаниуд ерөнхийдөө ингээд дандаа 3 ярилцлаганд оруулдаг заяа. Эхнийх нь ярилцлага нь болохоор зүгээр чам руу хүний нөөцийн менежер нь ч юм уу хүний нөөцийн хүн чам руу уцаар яриад чамаас дөө чиний талаарх мэдээллийг одоо цуглуулна гэх юм уу. За тэр хүний нөөцийн хүн эхний ярилцлаганаараа чамаас юу асуух вэ гэхээр за ер нь оршин суух одоо зөвшөөрлөлтөө юу хэрэг чи энд ингээд ажиллаж байгаа тохиолдолд ажиллах тохиолдолд манай компанид ажиллах тохиолдолд манай компани чамд одоо виз бэлдэж өгөх хэрэгтэй юу гэсэн нэг юм асуулт байдаг. Та нутгийнхаа хэлээр ярьдаг үгүй юу? Хэрвээ энэ ажилд орохоор болвол одоо хэдэн сарын дараа чи хэдэн 7 өдрийн дараа ч юм уу ажиллах боломжтой юм. Гэх мэтчлэн одоо чиний талаарх одоо тийм маш богинохон тийм одоо зүгээр юм баш богинохон тийм мэдээллүүдийг одоо цуглуулах зорилготойгоор тийм маркаар тийм хүний нөөцийн хүннийг хэдэн минутын ярьслага хийх тохиолдолд хамгийн ихэнд хийдэг. За энэ дээр нэг юм хэлэхэд болно шүү дээ. Ер нь тухайн улсынхаа хэлийг мэддэг бас дээрэс нь тухайн улстай орсон шуух зөвшөөрөлтэй байвал чиний ажилд орох магадлал чинь нэмэгдэнэ. Гэхдээ яг 100% бол биш. Ерөнхийдөө л хэрэг тийм байх юм бол бусдаас арай илүү хурдан ажилд ордог байгаа. Бүх тохиолдол биш. Одоо жишээ нь ингээд Унгарт бол ингээд тэр ажилд авах байгаа хүн нь оршин суух зөвшөөрлөгүй байх чинь одоо визагүй байлаа гэж бодоход бол компани ямар ч асуудалгүй виз бэлдэж өгөөд одоо тэр хүнийг ажилд оруулцдаг. За эсвэргээрээ зарим нэг Европын улс орнууд одоо тэрний нэг нь бол Итали ерөнхийдөө бол бэлэн одоо оршин суух зөвшөөрлөлтөй визтэй хүмүүсүүдийг одоо авах сонирхолтой байдаг. Тухайн улсын хэлийг мэддэг бол бас давуу тал болно. Гэхдээ мэрэгжлээс болоод хамаарат өөр. Одоо миний харж байгаагаар л одоо
IT инженер тиймэрхүү хүмүүсүүд ер нь ерөнхийдөө ингээд англи хэлтэй байхад ер нь гайгүй мэргэжлийн ингээд ажилд орсон байдаг. Унгарт ч гэсэн тийм байдаг гэсэн. Тэгээ унгарт ч гэсэн ерөнхийдөө л унгар хэлэхгүй бол ингээд мэргэжлэрээ ажилд орчих бүргэн боломжтой. Гэтэ мэргэжлээс өөр хамаар мэдээж одоо эмнэлгийн салбарын ажил одоо хууль ч юм уу иймэрхүү мэргэжлэл угаасаа хүмүүстэй аягүй харьцаа болохоор одоо тухайн улсаараа хэлийг мэддэг байж иж одоо мэргэжлэр ажилд орох боломжтой. За тэгээ ерөнхийдөө бол энэ хүний хамгийн ихний хүний нөөцийн ажилт нь бол ерөөсөө чамаас нэг иймэрхүү л асуултууд асууна. За тэгээд чиний одоо юу лээ визтэй визгүй ч мэдчихлээ, тухайн улсаа хэлээр ярьдаг үг нь мэдчихлээ. Одоо магадгүй зарим тохиолдолд та нэг гэрийн хаяг гэж ихсэн асуудаг нэг компанитайгаа ойрхон байна уу юу гэдгийг асуух зорилгоор тэгэхээр компанитайгаа ойрхон гэрийн хаягтай байх юм бол бас юу яах боломжтой, ажилд орох боломжтой. Ялангуяа Италид бол тийм байсан. Ерөнхийдөө Унгарт болохоор ерөнхийдөө том компаниуд ч бүгд Будапештт байдаг болохоор тэгээд Будапешт чинь нийтийн тээвэр маш сайн хөгжсөн болохоор ерөнхийдөө нэг чиний хаана амьдардаг чинь их асуугаад одоо тэр чинь нэг тийм одоо ажилд орох процессыг нөлөөлдөг. Эсвэргээр Италид болохоор жоохон тийм нөлөөлөл байдаг юм шиг санагдсан. Угаасаа нэг том хотууд нь тараад байрлалчихсан. Тэгээ тэрийг хамаарад зарим компаниуд нь өөр улсууд байдаг болохоор ерөнхийдөө тэр хоттой оршин суудаг хүнийг ер нь авах илүү сонирхолтой байдаг. Ихэнх тохиолдолд хэрвээ ремоут ажил биш л бол ер нь ихэнх тохиолдолд тийм байдаг байгаа. За тэгээд эхний ярилцлага нь бол нэг ингэж дуусдаг байгаа. За хоёр дахь ярилцлага нь болохоор тэр хоёр дахь ярилцлага нь team leader буюу багийн ахлагч ч юм уу одоо яг чамааг яг удирдаад чамааг яг ингээд чамааг зааж сургаад ингээд цааш нь аваад авах тэр хүн чинь ерөнхийдөө хоёр дахь ярилцлаган дээр нь байдаг. За энэ бол айгуу чухал ярилцлага юм шиг санагдсан. За хэрвээ энэ чинь хоёр дахь ярилцлаган дээр тэнцчих юм бол гурав дахь нь бол зүгээр л нэг асуудалгүй. Хэрвээ ингээд одоо чиний тэр чамааг удирдах зааварлаад чамааг ингээд зааж сургаад аваад авах хүндээ чи таалагдчих юм бол тэр гурав дахь ярилцлага нь бол зүгээр л ингээд смутли зүгээр шууд ингээд чи тэр гурав дахь ярилцлагыг асуудалгүй тэнцчинь. Хэрвээ чи тийм одоо хүүтэн хүндий зангарах ч юм уу эсвэл юм хинэггүй асуултанд нь хариулчихгүй бол ямар нэгэн тийм таагүй одоо мэдрэмж төрүүлчихгүй бол ер нь бол 3 дахь ярилцлага нь бол гайгүй болж өнгөрдөг байгаа. За тэгээд ихэнх ярилцлаган дээр шүү дээ ингэж асуудаг. За надаас ямар нэгэн асуух юм байна уу гэж асуудаг. Тэгээд энэ дээр нь болохоор би ихэнхдээ дандаа за асуулт байхгүй гэдэг ингээд тасалчдаг байсан. Энэ бол айгу хамгийн буруу. Чи заавал ямар нэг юм асуух ёстой. Тэгжиж чи хараанд нь илүү өртөж одоо тэр хүний одоо ой тойнд нь үлдэж чамаа ингээд одоо санаанд нь үлдэх нэг тийм болж байгаа байхгүй юу. За хүний нөөц дээр бол одоо хүний нөөцийн асуултууд дээр бол нэг тийм би асуух асуулт нэг сайн мэдэхгүй байна заяа. Зүгээр тэр үедээ чи яг өөрийнхөө хүний нөөцтэй ярьцлаганд орж явахдаа зүгээр ингээд хөнгөн асуулт асуугаад өгөөч болж байна. За харин тэр хоёр дахь удаагийнх нь одоо ярьцлага буюу одоо багийн ахлагч ч юм уу тийм хүнтэйгээ юм ярьж байхдаа бол ерөнхийдөө бол ямар нэгэн байдлаар асуулт асууж одоо тэр хүндээ сэтгэл үлдэх хэрэгтэй. За би ингээд жишээ асуултууд юу нэгээд бичсэн байгаа. Тэгээд би тэрнээсээ та нар сонирхолъё л да. За энэ асуулт нь болохоор эхний асуулт нь болохоор энэ ажлын байр яагаад ингээд онгорхоо байгаа юм бэ? Та нар яагаад ийм хүн хайж байгаа? Одоо танай компани ч өргөжөөд та нар шинээр ийм ажлын байртай болоод ийм хүн хайж байгаа юм уу? Эсвэл одоо өмнөх хүн арай өөр тийш явцсан байсан болохоор ингээд ийм ажлын байранд хүн хайж байгаа юм уу гэж асууж болж байна. За бас нөгөө төвөөр шүү дээ. Тэр team leader буюу багийнхаа тэр одоо тэр хүнийхээ ер нь LinkedIn профайлыг шалгаад LinkedIn профайл дээр нь хэлээд одоо би таны LinkedIn профайлыг шалгасан. Тэгээд орж үзсэн. Тэгээд та ингээд энэ компанид хэдэн жил ажиллаж байгаа юм бэлээ гэдэг юм уу. Тэгээд ингээд бас тэгж ярих юм бол тэр хүнд бас айгүй тийм гой сэтгэл хөдлөлттэй юм шиг санагдсан. Тэгээд тэр нь болж өгвөл нь шүү дээ. Тэр хүнийхээ жоохон эгог нь дэмжиж тэр хүнийхээ талаар жоохон юм яриулах хэрэгтэй юм шиг санагдсан л да. Одоо та чи энэ компанид өмнө тийм компанид ажиллаж байгаад одоо энэ компанид ингэж ажиллаж байгаа юм билээ шүү дээ. Тэгээд та чинь ийм юм хийсэн билээд одоо энэ ажлыг хийхэд одоо хэцүү зүйл нь юу байсан бэ гэдэг ч юм уу те ингээ нэг ийм өөрөө нь хийсэн ажил дээр үндэслээд нэг ганц хоёр асуулт асуувал бас айгүй дайггүй санагцсан. Ихэнх тохиолдолд нэг хүмүүсүүд айгүй ингэж гэдэг шүү дээ. Та
манай компани талаар мэдхүү гэдэг гот нь мэднэ гэж хэлээ. Тэр компанийнхаа талаар бас уншсан ярилцлаганд орох хэрэгтэй. Тэр компани хэдэн онд байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх мэтчлэн тиймэрхүү одоо тийм жижиг сажиг мэдээллүүдээ бас айгуу сайн уншиж агаад тэгээд ярих юм бол ярилцлаганд орвол бас айгуу зүгээр. За бас нэг ярилцлагын асуулт нь юу байж болох вэ гэхээр та энэ компанид яагаад ажилд орохоор болсон бэ гэж асууж болж байна. Та энэ компанид ингээд ажилд ороод за ингээд хэдэн жил болсон байна. Энэ хугацаанд та ингээд карьерийнхаа хувьд ер нь хэрхэн өсөж дэвсэн гэж та өөрийгөө бодож байна вэ? Та тэгж дүүрэж байна вэ гэж бас асууж болж байна. За тэгээд бас нэг асуулт нэг юм боллоо. За би энэ ажилд ороод ингээд 6 сар болоход та надаас одоо юу expect хийж байна? Юу намайг ямар ур чадвар эзэмсчихсэн байгаасаа, юу хийчихсэн бай, одоо юуг аваад юу хийж хэмжээний байгаасаа гэж та надаас хүсэж байна вэ гэж асуулт бас айгуу дэжгүй. Энэ асуулт бас айгуу хүмүүст айгуу одоо өндөр сэтгэлдүүлдэг юм шиг санагдсан. Им үлэг болсон асуултууд гэж бас байна заяа. Намаа бүжинд бүр нэлээд олон жил ийм л ажил хайдаг хат асуудаг гэсэн. Тэгээ одоо ч ингээд ийм хүний нөөцийнх ингээд асуусаар байгаа. Эсвэл team leader-үүд асуусаар байгаа ийм ядаргаатай асуултууд одоо хүртэл байгаа. За одоо тэдний нэг нь болохоор чи яагаад манай компанид одоо ажилд орохоор болсон бэ гэж асуусан заяа. Энд нь одоо хизээч чи ингэж хариулж болохгүй. Зүгээр л ингээл LinkedIn дээр хайсан чинь гараад ирсэн. Тийх яах вэ? Би угаасаа л өдрөө болгоныг 5-аас 10 компанид ажил аплайдаг болохоор тэрнийхээ тоог үүсгэх гээд ясан юм уу ч ерөөсөө тэгэж юуж болохгүй, хариулж болохгүй. Айгу сэтгэл үлдээх үүсэнд хариулах хэрэгтэй. Танай компани чинь ийм үйл ажиллагаа явуулдаг гэсэн болохоор би ерөөдөө энэ тал руугаа айгу хөгжиж гэж боддог болохоор тэгээ танай компаниг явуулсан ч гэдэм үү те. Тийм жоохон оновчтой хариулт өгвөл зүгээр. Тэгээд бас нэг зүйл нь яагаад бид нар чамайг одоо ажилд авах хэрэгтэй вэ? Чи ингээ бусад хүмүүсүүдээс юугаараа ялгарах вэ гэж тийм үү? Ийм асуулт бол бас байнга явж идэг. За чи тэгээд 10 жилийн дараа өөрийгөө ямар байгаагаар харж, эсвэл 5 жилийн дараа ямар байгаагаар харж гэх мэтчлэн одоо энэ нэг ийм үлэг болсон асуултууд юу н байнга л байж идэг та. Тэгээд энд ингээд анханасаа ингээд сайн бэлтчихсэн ингээд орж ирэх одоо юутай байх юм бол хэлчих бэлэн хариулттай байвал бас их зүгээр. Тэгээ бас нэг юм ядаргаатай асуулт өгдөө штэ. Чи ингээд хэцүү коллег буюу одоо нэг ажлын хүнтэй байж үзсэн. Ерөөсөө тийм тааж тохирдгүй хүнтэй хамтарч ажиллаж үзчихсэн үү? Тэр үе чи яаж арга хэмжээ авч ирсэн бэ? Чи ингээд заримдаа ингээд ийм хэцүү клиенттай учирчаад ингээд хэцүү клиенттай ингэж ажиллаа явах тохиол байж ирсэн үү? Чи тэр үед яаж арга хэмжээ авч ирсэн бэ? Нэ тэрийг иймэрхүү асуултууд бас орж ирээд байдаг байхгүй юу? Тэгээ иймэрхүү юмд чи ингээд юм ярьж бэлэн одоо үнэн худал мэддэхгүй нэг тийм түүхтэй байвал бас их зүгээр. Одоо чи ингээд ийм хэцүү ажлын чинь хүн ингээд чамд таалагдахгүй байнга зүрэлтэд байвал одоо чи ямар арга хэмжээ авдаг вэ? Өрн ийм тохиолдол чамд байсан уу гэдээ асуунгууд нь чи одоо тэгэл болгочдээ шүү дээ. Тэгэл тэгчдийм да энэ тэр юм гэж жоохоор нэг зүгээр нэг тийм түүх ярьж хостой юм шиг санагдсан заяа. Тийм хаяа тийм хүн байдгаа ингээд хэдэн жилийн өмнө би тийм ажил хийж байхад одоо ингээд би ингээд хамт ажилтдаг хүнтэй жоохон зарим зүйл дээр ингээд санал бодол зөвлөлтөд өгсөн. Гэхдээ би ингээд явцын донд тэр юм хүнтэй ингээд ярилцаж үзээд ингээд тэгээ битээр ингээд шийдэл хүрчдэг байсан. Тэгээ тэгдэгсэн ингээд нэг юм хотлоо хүн мэддэггүй нэг жуугаар нэг жоохон ямар ч нэг тийм түүх ярьж чухал их зүгээр юм шиг санагдсан. Ямар ч лсэн зүгээр ингээд тийм юмтай очиж үзээвээ тэл болдог гэсэн штэ гэдэг ч юм уу те нэг тэгж хэлж ийснаас илүү зүгээр нэг юм ярьж бэлэн түүхтэй байвал бас айгу олон зүйл дээр чамайг авардаг юм шиг санагдсан. За одоо миний зөвлөгөөнүүд бол ингэсгээл дуусч байна да. За тэгээд ерөнхийдөө бол гадаад мэргэжлэрээ ажилд орно гэдэг бол бас айгу тийм сургууль төгссөн газараас өөр газар ажилд орно гэдэг бол ерөнхийдөө бас нэлийн тийм урт хугацааны тийм ажил юм элэ. Ер нь бол айгу хурдан болчихно гэж бас нэг бодоод хэрэггүй юм шиг санагдсан. Айгу удаан болдог зүйл. Тэгээд ерөнхийдөө бол ярьслага болон нулгийнхаа дараа чи ингээд юу лээ нэг тийм тэмдэглэл бичиж аваад байгаараа за ямар мэдхгүй асуулт ирсэн, юу асуусан
тэг чамд чиний юу ч дутуу юм шиг санагдсан. Тэр болгон чи ярилцлага дуусны дараа гэлсэн нөөц дээр ч юм уу бичээд авчих хэрэгтэй. Тэг чин чамд дараад нь айгу чухал болдог байхгүй юу? Хэрэг болдог байхгүй юу? Чи удаад ингэ бичихгүй ингээд өнгөрөөчих юм бол тэрийг мартчихад идэг. Тэгэд ер нь ярилцлага олны хадаа зарим тохиолдолд нь штэ тэ ингээд чи ингээд ярьслаасаа одоо үгүй гэсэн тийм хариу авсан болвол ингээд болж өгвөл ингээд за та тэр хүнтэйгээ холбогдоод та надад ингээд зөвлөгөө өгөөч би юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэд асууж болж ивэл асуучих бол их зүгээр тэд чинь чамд ингээд айгуу тийм боломжийн фидбек тэр нь ийм байсан ч юм уу те зарим нэг компани ажилтнууд нь штэ тэгээд ярьсан тавсан хүмүүсүүд чинь ингээд айгуу гоо үнэн сэтгэлээсээ зөвлөгөөдтэй тэр болгон 100 хүн болгон тэгж өгдөггүй. Ерөнхийдөө бол чи хазаа үзээ тэгээ мэйл бичээд үз. Тэгээ зарим нэг нь чамд хариулна, зарим нэг нь чамд айгуу гоё мэйл бичин, зарим нь бүр хариулахгүй заяа. Надад зүгээр нэг тийм амар гоё фидбек өгсөн тийм хүн байдаг аахгүй юу? Ингээд ярьцлаганд үгүй гэж авсныхаа дараа та ер нь юу гэж бодож байна? Би яавал дээр вэ гэх юм уу гэд асуусан чинь надад амар гоё тийм урт мэйл бичиж өгч болж байсан байхгүй юу? За ерөөд бол чинь тийм байсан, ийм байсан. Чи тэгээ цаашдаа ер нь иймхүү тал руугаа ажил хайвал зүгээр юм байж гэдэг юм уу те? Иймхүү гоё зөвлөгөө өгчдөг хүмүүсүүд бас таард юм бэлээ. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүсүүд ингээд юм анзаарч байгаа бол бас ингээд айцаасаа болоод айгүйх боломжуудыг алдчихсан байл шүү. Тийм болохоор ингээд бити аагаараа айлгүйгээр ингээд өөрийнхөө одоо нэг айцтайгаа нүүртүүлээд асуумаар байгаа асуулт ч юм уу тиймэрхүү юмнууд ингээд асуучж байгаараа чам тэгээд их л бодож үгүй гэж хэлгэлээ дээ. Тэгээд ямар чамаа барьж аваад зодчихгүй л хэлгүү. Тэгээд ерөнхийдөө л тэгэл хазаа үзээд айж ижилгүйгээр тэгээд асууя гэсэн бүх юмудаа асуугаад ингээд яваад байгаарай. Тэгээд тийм заримдаа хүмүүсүүд ингэ чи ажил хайж байгаа л өдөрт ингээд 20-30 компанид аплайд гэдэг хийдэг. Тэгж 20-30 компанид аплайд хийснээс зүгээр яг чанартай нэг хитэн компанид өдөр болоо. Дандаа нэг CV хэрэгжилж ийсэн шүү дээ. Тэр компанийхаа яг тэр ажлын байранд зориулаад ингээд CV-гээ жоохон өөрчлөлт явуулаад байж байгаарай. Явуулаарай. Тэгээд өдөрт нэг чанартай хитэн компани хитэн 100 хитэн 10-аар нь биш нөр чанартай хитэн компанид аплайд бол одоо чинь нэг л өдөр байгаа онох боломж өндөртэй. За тийм л энэ тэгээд бүгдд нь амжилт хүсье. Тэгээд ер нь ирлийг сургаар тэгээд ер нь өдөр болго хийгээд хичээгээд яваад ах юм бол ямар ч гэсэн учир нь олдно. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. Баярлалаа.